Монгол улс өвөр Монголын өөртөө засах орны эрдэмтэн судлаачид хамтран тэмээ чихрийн шижин өвчнийг судлах загвар амьтан болохыг анх удаа нээжээ. Учир нь тэмээ цангах үлсэх, дулаандаа зохицуулах чадвартай, биологийн онцгой өвөрмөс шинж төрхтэй амьтан, тэмээний цусан дах глюкозын агуулмж өндөр, инсулиний дутал бага байдаг юм байна. Гэтэл энэ шинжээр бол чихрийн шижин өвчний илрэлтэд тун төстэй гэнэ. Судалгаагаар тэмээний генд цитрохом 450 хэмээх генийн хулбарлсан тоон хүн болон үхрийнхээс илүү байгаа нь бодисын солилцоонд нь өөрчлөлт гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгааг эрдэмтэд тогтоожээ. Үүний тусламжтайгаар тэмээ глюкозын агуулмж өндөртөөч инсулин маш сайн зохицуулж чаддаг байх нь чухам энэ урвал чихрийн шижинг ангааж болох эсхийг судалснаар үр дүнтэй болохыг нээжээ. Тэмээ доторх бусад энэ эрхтэн бусад амьтнаас илгахдахын амьд бүсийн онцлогуудыг бол судалж байгаа. Тэгвэл энэ дээр хүн төрөлхөд хэрэгжилж болох нь бол энэ саагарын өвчнөө тухайд. Тэгвэл манай монгол хүмүүс бол бүр мэдэн энгийн сүгийг хэрэглээд бол биш үү? Саагарын өвчнөд бол тустай. Ерөнхийдөө саагарын хэмжээ нь биш 13-аас доош энэ хүмүүсүүд бол энгийн сүгийг хэрэглээд зарим хүмүүс бол эдгэж гин зарим хүмүүс бүрэн өсөн эдгэлсэн хүмүүс ус байна. Тэмээний бие махбодын өвөрмөц тогтолцоо нь чихрийн шижин өвчин болон бусад бодисын солилцооны өвчнөөс бие хамгаалах механизмтайг үгээр нотолж байна. Тиймээс энэ төрлийн тогтолцоо нь ялангуяа энгиний сүнд илүү их байдаг учраас чихрийн шижин өвчнөөс сэргийлэх болон түүнийг эмчлэх боломжтой гэсэн найдварыг төрүүлжээ. Цаашлаад тэмээний биед байдаг VHH эсрэг бие хэмээгч нь генетикийн өөрчлөлтөд олон төрлөөр орох боломжтой тул хавдрын өвчний онцлогоо амжилгээ, суулгалт өвчин, паразит амьтдаас халдварласан халдварт өвчлөл, шувууны ханаад, шүдний өрөвсөл, бурцлиоз, мэдрэлийн систем, цусны эргэлт гээд маш олон төрлийн өвчнөд хэрэглэгддэг байна.